Сайхан амарцааж ирэх хүмүүсттэй Монголын үндэсний олон нийтийн телевиз гэрэлтийн сон хөтөлбөрийн мягмар гарагийн дугаар та бүхэндээ хүрч байна. Тэгэхээр цаг үргэлж гэрэлтийн сон хөтөлбөрийн сонгуул үзүүлж чадсан манус амтахгүй мэдэж байгаа хаа. Мягмар гарагийн дугаар маань та бүхэндээ одоо дэлхийн болоод Монголын олон яруу найрагчдын зохиолчдын бүтээлээс дээшлэн хүргэдэг уран зохиолын цаг болонгаа хүргэдэг уламжлалтай. Ингээд уламжлалын цаг бүгд хамтдаа хөтөлбөрийн хаяганд уран зохиолын цаг болонгаа хүлээн авцгаая. Цэргүүдийг яах гэж жагсаад юм бэ гэж багада би гайхдаг байлаа. Цэгцтэй байх гэж жагсаад юм аа гэж баруун гэрийн өвөө надад хэлж билээ. Өнөөдөр би дорнодын хил дээр өрөөстэй сум шиг цэргийн буул шүтлээ. Яг л дуулаад жагсаж яваа юм шиг ярайсан госноо дээгүүр цэцэг ногоо урагчээ. Хээр талын онгон агаад хинтгэн цэцгүүд хид ургаж хид унсныг бүү мэд. Харин энэ цэргүүд хамтдаа нэгэн зэрэг жагсаж очоод хамтдаа жагсаалаараа унсан байна. Бууны дайзанд жигдэлсэн сум шиг булт олныхоо төлөө энэ цэргүүд сум болон жагсжээ. Энэ дор буутчихсан хонгоонууд биш, буудуулчихсан цэрэг ирс хөвтөж байна. Түүхэнд өгөөгүй. Хизээч өгөхгүй. Төргөний бүрээгээ чагнаад жагсаастайгаа байж байна. Гэрэлтийн сон хөтөлбөрийн сонгуул үзэж бидэнтэй хамт үзэж олондоо баярлалаа. Манай өнөөдрийн хөтөлбөр та бүхэндээ зочныхоо ярилцлагын болонгаар үргэлжлэн хүрж байна. Тэгэхээр манай өнөөдрийн зочны хойморт Монгол улсын соёлын төрийн ажилтан дуучин Эрдэнэ Сүрэнгийн төрөм мадах хүрэлцэн ирснийг баярлалаа. Танд энэ мэндийг мэндийг хүргэе. Баярлалаа орчмоос өнөөдөр мэндийг хүргье. Телевиз үзэн суугаа. Нийт сон олондоо өнөөдөр мэндийг хүргье. Тэгэхээр сайхан үйлчж байна уу? Уран бүтээлч хүн, залуу хүн одоо намрын ядаг сар, өвлийнхэн сартад ажил мэлээ ихтэй байдаг. Таны хувьд энэ жил уран бүтээлийн олзон их байна уу? За, ер нь бол энэ жил миний уран бүтээлд ерөнхийдөө бас маш хэрчтэй явагдаж байна. Одоо ч сая бас Unitel Group-тэй хамтраад Монголынхон 10 аймгаар бас өөрийнхөө зүудний шуушиг бүсгүй нэртэй тоглолтоо бас тоглосон. Аймагуд маш сайхан хүлээж авсан. Тэгээд үлдсэн аймагуудаа бас удахгүй тоглоно. Ер нь үлдсэн аймагуудын бас хэдэн аймаг нь ер нь тоглолцсон байгаа. За тэгээд үлдсэн аймагуудаас удахгүй ч тоглоно гэж бодож байгаа. Тэгээд энэ жил бол ер нь сайхан уран бүтээл их сайхан байна. Тэгэхээр түрүү мандах маань Дондгой аймаг дэлгэр хангаас өмнө хараад ийм залуугаа Монгол улсын хамгийн олон гоё төрсэн дуу хоорын үлгээ улсын сайхан нутаг энэ нутгаас төрж гарсан хүний хувьд ер нь яагаад энэ дуучин болох одоо замыг сонгоо? Яагаад урлагтай амьдрал албаа? За юуны өмнө л Дондгой аймгийн дэлгэр хангаас өмнө төрсэн дуу маш их баярлж явдаг. Яагаад тэгэхээр тэр олон урлагийн алдартнууд 20 гарыг авья ятдаг зөвхөн манай сумаас 20 гарыг авья төрсэн байдаг урлагийн за тэгээд яруу найрагч тэ олон маш жижигчд олон мундаг алдартнууд байдаг. Тэр нутгаас төрсөндөө би юуны өмнөөс баярлж явдیں۔ Манай аав бол ерөнхийдөө ортын дуу дуулдаг хүн байдаг. За тэгээд Улаанбаатар руу орж иж Улаанбаатарт дуулаагүй. За дэлгэр хангаас өмнө дуулж чад аймаг руу ирж одоо дээр үе Такат гэж болдог байсан. Тэр Такатанд ирж дуулж төрүүлж аймгийн авраг дуучин өдр болж байсан тийм хүн байдаг. За тэгээд аавгаа ерөнхийдөө бас тэгээд багаасаа ерөнхийдөө дуу сонсоол дуу маш их дуртай. Хөгжим сонсоол тэгэл манай сумд чи ирж байгаа тоглолтууд манай аав очиж нөгөө хүмүүстэй таньдаг. Гэр тавцраад нөгөө хүмүүсийг хоолнд хийж өгөөд бас дуулуулж муулуулаад тэр болгоноос өглөгдөж ер нь уран бүтээлийн
одоо энэ зам руу орсон юм болов гэж маш их боддیں۔ Тэгээд анхны одоо дуулж тэмцээнд орж ирсэн үе гэх юм бол одоо 1-р ангиас эхлээд сургуулийн урлагийн үзлэг гэж болдог. Тэнд ороод ерөөсөө байр эзлэхгүй. Тэр үед чинь хамгийн том одоо цол шагнал гэхээр сургуулийн авраг дуучин гэдэг тийм одоо хүүхдүүдэд тийм юу гэдэг гэсэн. Надад ерөөсөө сургуулийн авраг дуучин гэдэг. Сургуулийн авраг дуучин болдгоо. Тэгээд би маш их дуулаад яваад байдаг гэсэн. Тэгэл маань намайг тол руу хараад дуул чи онцгой болоод чам сургуулийн авраг болохгүй байгаа гэдэг. Тэгээд би сургуулийн авраг дуучин л болчихсон гэж маш их боддог гэсэн. Одоогоор гавьяат ардын жижигчин болох гэж болж байгаа хэрэгсэн. Тэгээд нэгээс 7-8 дугаар хүртлээр дууллаа. Ерөөсөө байдаг. Тэгсэрний сургуулийн сумын төв явуулах нь дуулаад байдаг. Тэгээд нэг жил 8 дугаар ангид орох жил бас сургуулийн урлагийн үзлэгээр дуулаад ангиасаа солист номер гаргаад дуулсан. Сургуулийн авраг дуучин болоод жигтэйгэн баярлж ижилээ бүр маш их баярлалаа. Гэрээдэг үүж би сургуулийн авраг дуучин болсон гэл. Тэгээд тэр жилдээ бас юургүй Дундгой аймаг руу явж Жаргуу наадам гэж болдог, Болор гიშгэлэн гэж болдог байлаа. Тэр наадмад яваад нэг яваад бас 3 медальтай ирж байсан. Тэр мөрөл тэр үе хэд он байдаг шээ. За 8 дугаар ангид байсан хэрэг одоо нэлээд хэдэн жилийн өмнө. Одоо нэг. Тийм. Тэр үеэс ер нь одоо урлаг төл тавих эрч хүчээ хаалсан уран зургийг өөртөө бодсон шилж болох юм тий. Тий, ер нь бол урлагийн одоо хамгийн анхны зам бол ер нь тэднээс маш их шалтгаалсан гэж боддتي. Тэднээс би тэр үеэс би өөр юм хийсэн бол одоо дид бас ингээд дуулаад явж байхгүй ч байсан юм лээ тий. Тэгэхээр бас яг тэр үеийг би маш их нандинж хайрлж явд юм аа. Анхны студ хоолой дуу бичүүлнэ гэж ярьдэн шүү дээ. Би бас яг тэр 10 дугаар ингээд тэр үед байхдаа дууг л нэг студид дууж үзсэн ингээд тэр үед ч манай одоо Жавхлан ах маань фонограм бол надад байнга биэнд. За тэгээд ингээд явдсан чинь нэг студид бичсэн байна. Одоо бодоод тахад тэр Баян зүрх цахын дээр явдал юм шиг байгаа. Студид бичсэн. За ямар ч сан орё гэдээ ороод утсан чинь нэг ах сууж байна. За хаа би нэг 2 дуу хоолойнд орох гэсэн юм аа. Та намайг бичүүлээд өгч студид 5,000 төгрөг л. Та энэгээр л бичүүлээд өгч гэсэн чинь. Юу? Чи чинь хоолойнд орох чинь зүгээр ингээд чи хилэнгүүт орчдсон биш шүү дээ мэндөө. Аа чи зөндөө юм болно. Хөөе хаа зүгээр. Та зүгээр л намайг бичээд өгч би ганц л дуулна. Тэгж олон дуулахгүй байх. Таны зовоохгүй ерөөсөө. Тий, маш итгэв. Гэхдээ дөө үн чинь авах хорох юм гоцдаггүй нэр энэ яасан хавлаа хөөхтөө гэж бодсон юм байна. За чи фонограма гаргаад ирсэн CD-н дээр 2 дуу тавьсан компьютер руу оруулаад за ороо дуул гэдгсэн. Би хоёул ингээ нэг дуулчаа гарч ирээд за хаа баярлалаа. Та нэг янзалж унслаад ирэхгүй би зүгээр өөрийгөө зүгээр сонсч үзэх гэсэн тий. Дуулаад өөрийгөө нэг сонсч үзэх гэсэн. Баярлалаа хаа 5,000 төгрөг өгсөн чинь. Яах юм дэ чи өөрөө чи наадгаар өөрөө тий ах надад аварч яах 5,000 гарч яах юм дэ өөрөө наадгаар автобус нандаас уу. Тэгэд би өөрийнхөө дууг бичүүлсэн CD-н дээр тий гэрээд бас ирээд аав ээжтэй сонсгоод ахтаа нартаа сонсгоод гэрийнхээ CD уншдаг хөгжим тавьдсан хүн болгонд орж иж хүн болгонд сонсоод би ингэж дуулсан ингэсэн гэд. Тэр үеийн юмнууд бас их гой санагддаг. Үнэхээр сайхан. Одоо тэр хүнтэй одоо би эргээд таарах уу таарахгүй юм л юм тэхний бууралтай л ах байсан. Одоо өнөөдөр үзэж сууж байвал бас эргээд төр манхтай маань холбогдоорой гэж хэлэх хүсэж байна. Тийм би ерөөсө бодоод одоо манай урлагийнхан дээр ингээ хараадсан тийм байхгүй байгаа. Ерөнхийдөө мэдэгдэн шүү дээ. Тийм бууралтай л нэг ах байсан. Тэгээд би бас баярлж явдаа. Нутаг усаа шүтэх одоо байгаль эхлэхийгээ шүтэх хижээваа хүндлэх гэдэг бол монгол хүний бас салшгүй нэг сайхан чанар гэж боддог. Ер нь энэ сайхан дуу хоор хөгжигдсэн энэ сайхан нутгаас төрж гарсан хүний үед тэр уул хайхандаа бол нэлээд зүйлс биширж явах уу? Тэгэлгүй яах вэ? Одоо ер нь Монголын бүх газар уул ус тий байгаль бүгд одоо бидний одоо их нутаг зөвхөн одоо би бас өөрийнхөө төрж өссөн нутгийнхаа хайрах нэг ганц би дэлгэр ангаавуулаа би бишрэн өөр хайрах нэг би бишрэхгүй гэж тэгэж надад бол тийм онцгой санагддаг. Өвсгөл далай дээр очисон ч гэсэн яг л тэр нутгийн тэр сүлдээ байгаа юм шиг тий. Залбирж би бас яхан өвсгөл далайнд дуулсан. Эрэг дээр нь бас 2 хоног клипийн зурганд орсон. Тэгээ залбираад дуулаад ингэж явах тэр их ямар их өгөөж ямар их энерги тий. Одоо миний уран бүтээл хийгээ явж байгаа миний бүх Монголын газар нутгийн одоо энерги эрч хүч явагдаж байгаа гэж би тэгж боддоо штэ. За тэгээ дэлгэр хангаа уулаа бол яалтчгүй
бүр өөрөө урлагийн нэрхтээ хайрхан олон урлагийн хүмүүс гарсан болооч тэр хайрхан дээрээ гараад би жил болгон гараад би дуулдаг байхгүй. Яагаад дуулаад амтсан гэхээр анх Дэлгэрэнгаа уулын тахилга болонгууд дээр нь гараад дуулсан чинь жоохон тийм гантай үе байла. Тэр үед бас дунд увч нь бас жоохон ган болоод те. Ерөөсөө бороо орохгүй, ногоо гарахгүй. Тэгээд Дэлгэрэнгаа уулан дээрээ би бас найзтайгаа гараад ямар ч тийм манан зан байхгүйс юм аа сайхан гараад дуулсан чинь тэрүүх үед уулын тэрүүх үед ингэж манан татангуудаа 5 минут бороо шивэрсэн. 5 минут гарна те. Тэгээд л одоо манай уул маань ерөнхийдөө бол ингэ дуу сонсд юм байна. Урлагийн энерги маш хүлээж авд юм байна гэдэг юм а би ойлгочингуудаа дараа гарна. За дээр ирэхэд ингэсэн чи одоо яах нь вэ гэдэг. Жил болгон гард болоход салхин намдаад янз янзын гой юмнууд үзүүлдэг. Бас дөнгөж саяхан би бас Дэлгэрэнгаа сум руугаа очичоод ирсэн. Тэгээд тоглолт хийгээгөө зүгээр уулан дараа гарчаад ирсэн. Тэрэн дээр бас дуучин Солон баяр найз маань явсан. Манай гэр бүлийн хүн явсан. Бид нар очиод тагтаас эмэгтэй хүн гарч болдгоо. Эмэгтэй манай гэр бүлийн хүн маань хормойд нь очиод Солон баяр дуучин мэтэр гараад дуулсан. Эрдний орон дуулсан. Солон баяр маань уртын дуу дуулсан. Би бас өөрөө мэрэгжлийн дуу дуулаад ингээд ингэсэн. Ямар ч салхихгүй болоод бүр ингээд уулан дээр шүү дээ. Тал дээр ганц уул шүү дээ. Тэгэхэд салхи маш их салхитай байдаг байхгүй юу? Дуулангууд салхи нь байхгүй болчоод доогуур тэр үнээр татаад цэнхэртээд маш гоё байдаг. Тэгэхэд би бас манай Солон баярт бас хэлжсэн ийм шидтэй уул юм байгаа юм шиг тэгээд хөнгөт. Үнэхээр тийм агуу юм байна гэд шүтээ залбираа соёл урлагийн сургууль орохдоо залбирж байсан. Тэгээд соёл урлагийн сургууль тэнцээд одоо юм сайхан дуучин болцсон гэж манай Солон баяр. За баярлалаа. Тэгэхээр түрүү хэлж байлаа би саяхан хөшөл далайн тухайд ууллаа. Филиппин навлаа гэд. Тэгэхээр манай түр мантахын нэг сүлд гаргасан. Одоо хамгийн сүүлийн бүтээл юм уу? Аархал хэмээх сайхан дуу бас үзэгчдийн сонсогчдын бас бүтээлээр одоо үжигсэн. Одоо нэлээд их тийм хүчтэй явж байгаа ойлгож байна. Тэр энэ уран бүтээл дээр ямар хүмүүстэй ажиллаваа? Яагаад энэ дууг заавал хийж энэ дууг дуулах болов? За миний уран бүтээлүүд ер нь би өөрөө жоохон тийм эрчүүдийг омогшуулсан би өөрөө омогчдаг тий. За морь малны жоохон тийм хиймэрлэг уул усны бүр ундаг сүлд доонууд ийм дуунууд ер нь миний уран бүтээлд төлхөө байдаг. Яг үннийг хэлэхэд хайрын доо зүудний шуу шиг өсгүй гисгэлэн цөөхөн байдаг. Уул усных гэх юм бол одоо 21 аймгийн одоо жишээлбэл Ховд аймгийн Цам гаруй хайрхны сүлдүүд уулзсан байна. Улс аймгийн Дөрөв Далай хаарын нутаг тий. Дорны говоос Монгол эхэлдэг гээл ерөнхийдөө ингээд жоохон тийм далайцтай доонууд усыг магтан дуулсан тийм нэг бол далайцтай доонууд дуулахыг хичээдэг. Өөрөө тэрэндээ гой дуртай байдаг. Тэгээд яруу найрагч Нямбугийн Баян мөнх ах маань шүлгийн үчиж манай соёл урлагийн сургуульд одоо дуулаач ангид нэг ангид байсан. Улс аймгийн баруун дуран сум хараа дуучин Алтан гэрлийн анх хоёр найз маань аялгауг нь зохиож аархал гэж сайхан дуурсан. Би угаасаа анх шүлгийг хараад за энэ нэг угаасаа би дуулъя те манай анх хоёр найзуунаас миний хоолойн таараар битсэн. Тасиг болгоо шарын тэнгэрлэг бүлгүүд уяан дээр минь байна. Алтан дарган говшинхын аргамгийн тос дээлэнд байна гэх. Яг л одоо Монгол эрх хүмний одоо сийг хөргсөн нэг сайхан арх монголчууд ер нь тийм арх дуртай. Одоо манай давгдар жаврганд хамгийн наазахын жишээ ингээд Японд очсон ингээд барилдж байгаа юм. Үнэхээр арх харагддаг шүү дээ. Ер нь монголчууд бүгд тийм одоо дотроо бас тэр дууг сонсоод явж байхад дотор нь бас өөрөө би нэрээ тиймдээ би Монгол эрх хүн гэдэг шиг те. Ингээд бас цацагдаад ерөнхийдөө удаагүй байгаа сар болж जैन тэгээд ард том хүмүүст их гоё хүрж байгаа юм шиг санагдаж байна. Тэгээд премьер бас зөндөө явж байна. Нэлээд тэргүүлсэн байдаг шүү. Ер нь Монгол хүний омгшил, бардамнал, Монгол хүний бахархал тэр дундаас Монгол эрх хүний аархал ер нь ямар хэмжээнд байх хэвээр ямар зүйл дээр илүү гарч байгаа хэвээр байна. Одоо эрх хүн одоо архав байх хэвээр учрахыг байх хэвээр гэж ярьдаг тийм. Манай Монголын эрчүүд чинь одоо өөр зүйл дээр тийм маш учрахыг ингэж харагддаг боловч сэтгэл нь маш их зөөлөн байдаг тийм. Өлгийтэй бяцхан үрдээ хайраараа согддог гэдэг дуу ба шүү дээ. Тэрэн шиг ээждээ согддог. Манай Монгол эрчүүдийг хүмүүс хараад яагаад ч ийм сэтгэлтэй, ийм зөөлөн сэтгэлтэй гэж хүмүүс мэдгүй. Одоо гадаадын өөр хүмүүс ч юм уу тийм. Тэгэхэд монголчуудад тийм зөөлөн сэтгэлтэй байдаг тийм. Ундаг арах уу, омгорходдог ч гэсэн зөөлөн сэтгэл маш их байдаг монголчуудад.
биднэрт бид үдийн сэтгэл зүрх болгонд байгаа. Тэгэхээр архан дээр бол одоо жишээлбэл би бол жишээлбэл тайзан дээр би архан. Тэ? Дуун дээр би архан. Өөр зүйл дээр ингээд буруу арахад явдаг болохгүй тийм маш их гой сэтгэлтэй маш их тийм арах юм шиг харагддаг хэрнээ сэтгэлийн зүйл хүмүүс гэдэг би маш их. За баярлалаа. Тэгэхээр битэрийн ярилцсан хугацаа ерөнхийдөө бас өндөрлөлтөж хандж байгаа юм шиг байна. Тэгээд хоёулаа нэгэн тал энэ гомтын тухай яриа өндөрлөж байгаа учраас энэ дуунаас нэг сайхан бадгийг ч юм уу дахилтыг үзүүлэлтэнд хүргээд бас клипний хэсгээс үзүүлэлт хүргэж бодож байна. Бүх хэрчүүдтэй зориулаад дахилтын дуулъя та нар дагад дуулаарай гэж хэлмээр байна. Тэсийн уушарын тэнгэрд хөлгүүд уян дээр минь байна алтан дэргэн гоошанхин аргамгийн тоос дэлэнд минь байна. За баярлалаа. Тэгээд бидний ярианд анхаарал хандуулж үзэж олондоо баярлалаа. Монгол улсын соёлын төрний ажилтан дуучин дунд баян мөлгийн ангаас өмнө харьяат Эрдэнэ сүрэнгийн төр матхын цаашдын уран бүтээл өндөр зөвсөрөөё. Олон сайхан дуу хоорыг амьлуулж, олон сайхан дуу хоороор Монголын ард түмнийхээ зүрх сэтгэлийг хүүлж байгаарай гэсэн өрөөлийг бас баярлалаа. Энэ үдэш бидний таамаг үзэж олондоо баярлалаа. Та бүхэн төр матхын аргал дууны клипийг үргэлжлүүлэн аваад түүний араас хөтөлбөрөөр үргэлжлүүлэн авцгаарай. 살힌 스그레 유승 보드긴 옷세게 새두고 유승 힘을 봐나 대신고 가사링 댕기르도 흐르고 도얀데르가 아픈 데르간 거우상히 아름긴 거스테긴 거 가스링에 발초가 아리자을 거들어 나도 상해 걸리게 소고 정승 아르마나 그세고 가사링 탱들도 흐르고 도야내리바 아kam들은
Сайн байна уу чи? Сайн байна. Сайхан ууж чинь үү? Сайхан ууж. Тэгэхээр манай үнцгийн олон нийтийн телевизийн гэрлэлт сонголтын хамт олон манаас хин нэгэн сайхан бас баяр цэцэн бэлгэлээгээд хүүхдүүдтэй бас бэлэг үе гэж одоо явж байгаа. Тэгээд хоёрыг сонголоо. Хичээл тараа явж байна үү те? Хичээл тараад явж. Энэ сэтгэм зохицуулбарт. Миндөө хэд настай вэ? 7 настай. Хэдгээр ангөө? 2 дугаар анги. Он сурж байна уу? Аа. За өвлө шинэ жил болох гэж байна. Өвлөө аав гэж бэлэг өгнө өгж магадгүй гэсэн бодлосон байна уу те? Аа. Өвлөө аавс бэлэг авдаг уу? Аа. Ингэж бодсон чи ер нь бид нар ч одоо бие биендээ сэтгэлийн сайхан гэрэл өгч одоо сайхан урам зориг өгөх сайхан шүү дээ. Амьдрал дээр хамгийн сайхан зүйл. Тэгээ бас сэтгэлээрээ дамжуулаад хөөхөн дүүнэрээ баярлуулъя гэд их биш чиглэлээ бас одоо чихрэн дээд багтаасан юм бэлгийг бас охин ч өгье гэж бодсон юм. Минь одоо он цараарай. За. Шинжлэлийн мөндөг. Аа баярлалаа. Он цараарай заа юу. За. Сайхан баярлалаа. За. Тэгэхээр Монгол үндэсний олон нийтийн телевизийн гэрэлтэй сонголтын хамт олон өнөөдөр бас хөөхөн дүүнэрээ баярлуулъя. Хин нэгэн хүүхдээс бэлэг өгье. Бас шинжлэл орч учраас бэлэг өгж баярлуулъя гэсэн бодолтой явж байгаа. Яахыг тэмдэглэжээ одоо харж. Оо за бас баяр нь болсон юм шүү дээ. Сая явахын бэлэг нь болоод баяранд болоод бэлгээ авчил харж байгаа. Хүүтэн байгаад ямар хөөргөн болчихсон саад хүрцээ явж байна. Шинэ жил болох гэж байна. Өвлөөгөө бас бэлэг авсан уу? За цаахан баярлаарай. Ээж авдан туслаад усаа зүг явж гэнэ үү те? Хотын хол үйдэг үү? Одоо энэ дэшиг ойрхон. Гэрлэлсэн хөтөлбөрөөр нь үздэг үү? Гэрлэлсэн хөтөлбөр үздэг үү? Үздэг. Гэрлэлсэн хагч нар нь өнөөдөр бас хөөргөн дүүнэртаа ээж авдан тусалж байгаа хүмүүстэд зориулаад бэлэг өгж баярлаж байгаа байхгүй юу? Тэгээд тайрыг сонгож бэлэг өгж байгаа. Тэгээд онц сураарай, сайхан байрлаарай заа юу гэрээ. За. Одоо тэгээд усаа авчаад гэртээ очиж өшөө ажиллаа юу? Өшөө очоод Нүүрсүлэгээ оруулах. нүүрс төлөөгөө оруулна. Тэгээ аяг маягаа. Сургууль нь хаана гэдэг вэ? Энэ доод төтөн сургууль. Аа за. За тэгээд ахч нараас нь зориулж тий. Бэлэг өгж байгаа. Шинэ өнөөрөө сайхан баярлалаа. За бай. Ээж нь үйдэг вэ? Ээж үү манай ээж багш хийдэг байсан. Тэгээ одоохондоо ажиллах баг. Тэгвэл тий. Анх нь бас ээжтэн зориулаад нэг цайны сүү өгж өгöd таяр сайхан усаа бариад бэлгээ бариад ээсээ сүү оруулж өгөөрэй заа. Тэгээ нэг өдөр чсэн бас гоё тэгээд дүнэртэйгээ чирээ хувааж тэгээд сайхан баярлаарай. Тэгээ шинэ унаа. За. За баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр гэрлэлт сонголтын сонгуульч үзэж хүмүүд маань бас одоо саний хүүхдүүдийн баяр баясгалан сайхан таалагдсан гэж бодож байна. Тэгээд ер нь бид боломж байвал хүн болгон бие биендээ сайхан сэтгэлийн сайхан гэрлийг мэдрүүлж, бие биендээ тусалж, бие биендээ хүний амьдралын хамгийн сайхан мөчүүдийг бас бэлгэлж явах зүйтэй юм гэж боддtiin. Тэгээд энэ үдс бидэнд хамтдсан та бүхэндээ баярлалаа. Он гарахд өгч байгаа учраас хүн болгон одоо бие биендээ сайхан урамын үг хайрлж, бие бинийгээ баярлах үйл явдлыг бас дор одоо хичээж хийгээсэй гэж хүсэж байна. Тэгээд он гартал олон хоног цөөх хоног байгаа ч гэлээ үлдсэн одоо хоногудад бид бас олон хүмүүсийг баярлахыг хичээх болно. Тэгээд хамт байсан та бүхэнд баярлалаа. Та бүхэн үргэлжлүүлэн хөтөлбөрөөр хацгаана. Манай урамтайчид өдөр болгоныхаа хөтөлбөрийн төсөл та бүхэнд зориулж одоо өрний 6 хүрээд уламжилтай мөн одоо өрний 6-ны дараа маргаашийн цагаараа мэдээлэлүүдээрээ анхаарлаа хандуулна. Do you recognize me? Well, it's been a year, it doesn't
Бидний бэлтгэсэн эхлэлээс хөтөлбөрийн энэ үчийн дугаарыг хүлээн авсан та бүхэндээ баярлалаа. Та бүхэн өрний 6-гаан цагаараа мэдээлэлтэй хүлээн авлаа. Маргаашийн дугаараар бүгдээрээ эргэн уулзсан ирүүлэвшүүлье. Бүгдээрээ сайхан амарцгаараа. Баярлалаа үзэгчдээ.